2020 оны 3 сар цар тахалт дэгдсэн энэ цаг үеэс ахуулаад хамгийн анх резидент эмчнэр маань гадаадаас Монгол улсын иргэдэд тусгаарлан татаж авах үйл ажиллагаанд тусгаарлах байранд ажиллаж эхэлсэн. За энэ цаг үед бол үнэхээр нөхцөл байдал бол маш хүнд байсан. Яг гадаадаас ирж байгаа иргэд маань тэр үед маш эргэтэн солиулсан, хүнд өвчтөө, дийлэнх нь эмчилгээнд яваад ирсэн, өндөр настай, хүнд өвчтөө ийм хүмүүс байсан. За энэ үед бол одоо яг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгаарлах байранд одоо Монгол улс ч гэсэн анхны арга хэмжээнүүдээ авч эхэлсэн ийм цаг үеэс эхэлж бол манай резидент эмчнэр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. За өнөөдөр бол резидент эмчнэр маань тусгаарлах байранд ажилласан хэвээрээ байна. За үүнээс гадна мөн нийслэлийн хэмжээний дайчилгаанд ажиллаж байна. За энэ нь өөрөө вакцинжуулалтын цэг байна. За тандалтын хуваар ажиллаж байна. За мөн одоо яг энэ сургалт эрхлэх байгууллага, эрүүл мэндийн эмнэлгийн байгууллагууд дээр улаан бүсэд ажиллаж байна. Буюу ковидын халдвар авсан хүмүүс тусламж үйлчилгээ үзүүлэх энэ үйлчилгээнүүдэд ажилласан хэвээр байна. За энэ хугацаанд бол резидент эмчнэрд нийтдээ 550 сая төгрөгийн урамшуулал бол дайчилгаанд ажилласантай холбоотой олгосон байгаа. За мэдээ дотор нь англи бол халдвар авсан, дайчлагдсан, ажилласан гэд олон янзын ангиллууд бол орж байгаа. За мөн энэ хугацаанд сая бол нийслэлийн дайчилгаатай холбоотой нийт резидент эмчнэрт 296 сая төгрөгийн хоолны мөнгийг бол өдөрт нэг 7,000 төгрөгөөр тооцоолж олгосон байгаа. За мөн резидент эмчнэрт өнөөдөр эрүүл мэндийн салбар цар тахлын үед ямар ачаал үүсэж байгаа вэ? За энэний нэг чиглэл нь яхан аргагүй одоо энэ вакцинжуулалт, хандлалт, энэ тусгаарлах байр гэдээ маш чухал хэсгүүд байгаа. Энэ хэсэгт бол манай резидентүүд бол өөрийн байр суурийг нэлээд одоо чанартай, гүйцэтгэл сайтаагаар биелүүлж өнөөдрийг хүртэл ирсэн гэж үзэж байгаа. Тэгээ тэр утгаараа манай засгийн газар эрүүл мэндийн яам маань бас бодлогоор одоо резидент эмчнэрийг ажилласан энэ нөхцөл байдал үнэлгээг нь үнэлж одоо жуух бичгээр өнөөдөр 60 резидент эмчиг бол шагнасан байгаа. За тэрийг бол бид сая гардууллаа. За мөн резидент эмч маань өөрөө тэр 2-3 жилийн хугацаанд суралцдаг. За энэ хугацаанд бол резидент эмч маань тослох эмчийн үүргээр 2 жилийн хугацаатай лиценз авдаг. За энийг бол бид одоо нөхцөл байдал тусламж үйлчилгээтэй уялдуулаад 5 жилийн яг эмчлэх эрхийн лицензийг гардуулж өгч байгаагаараа бас их онцлог резидентүүдэд маш сайн дэмжсэн ийм үйл ажиллагаа боллоо гэж үзэж байна. Би болохоор цэргийн төв өмлөг дээр эрчим дэмжлэгээ сэхэн амьдруулах тасаг дээр нь 2-3 удаа улаан бүсэд орж ажилласан маа. Тэнд нөхцөл байдалд ажиллахад өөрчлөлт ямар байсан бэ? Тэр болохоор яг манай хуваар болохоор 4 цагаар нэг одоо орохдоо 4 цагаар ингээжлээд ордог. 4 цаг тасралтгүй одоо битүү хувцастай компенсантай тий ингээд байдаг гэсэн үг. Тэгээд яг тэр үедээ яг ингээд суулгаа үйлчлэгээ бүх зүйлээ хийгээд тэгээд ингэ байдаг. Тэгээд яг нөгөө бүгдээрээ одоо амьсгалын аппараттай, амь тэмцсэн байдалтай ийм ухаангүй ийм хүмүүс байдаг болохоор сувилгаануудыг маш их хийж ажиллаж байсан яг улаан голомтонд. Тий, ер нь бол тавилан хүнд хэцүү те ийм бас нас баралтуудыг харж исэн. Тэгээд бас маш их зүйлийг сурж мэдсэн. Яг ийм ковидын цаг үеийн яг ийм улаан голомтонд ажилласан үед. Тий, өгөргөөжтэй. Тэгээд эрүүл мэндийн хөгжлийн төвөөс болохоор резидент эмчнэрийг бол маш их дэмжиж бас тодорхой хэмжээгээр урамшуулад бид нар ч одоо 2 жил сурчаад дахиад 2 жил ингээд лицензээ сонгуулж иж 5 жилээр одоо лицензээ сонгуулж авдаг байхгүй юу. Тэгэхээр энэ одоо юуг бас ингээд шийдэж өгч байгаад маш баяртай байна. Тий. За баярлалаа. Байгалийн цэцэг үлзээ. Байгалийн цэцэг үлзээ. Албан тушаалын эмччгөө. Резидент эмччгөө зүгээр. Тий. Жимч. Аха. Цэргийн төв өмлөгийн яралтай тусламж их юмч. Аха. Та бүхэндээ хамгийн гол нэг резидент энэ 2 жил шахуу хугацаанд чин сэтгэлээ өөрөөр үнэнчээр гүйцэтгэж ирсэн чин сэтгэлийн талархал хэл. Тэгээд маань дайчилгаанд резидент эмчнэр зөвхөн дайчлал зогсоолж олон янзын тодорхой хэмжээний урамшуулалтууд олгож явсан байгаа. За мөн энэ удаад бид нийт 92 резидент эмчид 5 жилийн хугацаатай лицензийг олгож гардуулаад энэ гэсэн жуух бичгийг гардуулж өгөө гэсэн энэ оролцоог зохион
аюул цаа таны зураг байна. Өнөөдөр ятомын чулуун 한국인 경찰은 자기 법칙 앞길 이두슨 문스매기신 소속된 별도와 단장이 이름 순수인 아닌가요? 순수인 강화권 Хэцүү салгадаг байсан бол одоо ажлаа дараа нь юм шалгалтаа өгч эмчийнхээ хэцүү салгалтаас болоод экономиксын сэтгэл төрхийг эрүүл мэндийн хажууд одоо хэдийгээр сургалтын хавьд ажиллагаанд бараг тэгээд гаргаж мөрдөх журам төрмөнд бас өөрчлөж ажиллах шинжилгээ хийх зарим нь үнэлдэг зарим нь өнгөрдөг үстэй байдаг болно. Тэгээд ажиллаж байгаа эрдэнэ нэгжлэлтэй ингээд сургалт хийсэн байна. Тэгэхээр өмнө бол сургалтанд сууж байсан уу? Цаг барьж ажиллажсэн уу? Эрдэнэ хүмүүс хүрсэн тийм баг очоод байраа сонгочж байгаа. Одоо бас яг яваад тэр тавтай таамаг бас мэрэгжлийн хүмүүсийн үйл хэрэгтэй тийм. За энэ бол дуудыг эмнэлгийн зорилгоор шавхс болгох байгаа шүү. За нэг нь болохоор нөгөө эмч болон улаан бүс ажиллаж байгаа эмч үйлчилгээний ажилчид бол улаан бүс тийм. Эндээ нэг тэр хэсгийг бол шав бүстэй тогтоож өгч байгаа. За тэнд мэдээж тэмдэг бол санал гарч байгаа. Тэгэхээр хэрвээ санал хэмжигдээд ингэ яах юм бол энэ журганд мэдээж өөрчлөлт орно. Ер нь бол нэгэн санал гарч байгаа эмч нараар хоол